Улаан малгайд. Эрдүрт цагт жижигхэн тосгонд нэгэн бяцхан охин амьдардаг байжээ. Тэр маш сайхан сэтгэлтэй, ээлдэг хөөрхөн охин байлаа. Ээж нь тэрэнд маш их хайртай бөгөөд эмээ нь тэрнээс ч илүү ач охиндоо хайртай юмсанжээ. Нэгэн удаа эмээ нь түүний төрсөн өдрөөр гоёмсог улаан малгай бэлэглэж гин. Түүнээс хойш тэр охин нөгөөх гоёмсог улаан малгайтайгаа явдаг болж гин. Тиймээс тэдний хөршүүд нь "Хараач, улаан малгайд ирж байна." "Тийм байна. Улаан малгайд явж байна" гэж ярилцдаг болжээ. Нэгэн удаа ээж нь хуушур хайраад улаан малгайтыг дуудаж, "За, улаан малгайд миний охин эмээдээ хуушур домтой тос аваачаад өг. Тэгээд эрүүл энх байгааг нь мэдээд ир заа юу?" Гэхэд улаан малгайд, "За ээжээ, эмээ дээрээ хурдхан очиод ирье" гэд яаран явах гэтэл ээж нь, "Гэхдээ охин минь сайн сонс. Уулын өөд явах үед зам чинь 2 сална. Баруун салах зам нь хэдий дөтч гэлээ өтгөн ой моттой аюултай. Зайлтай амьтад тэнд ихээр амьдардаг тул тэр замыг битгий сонгоорой. Харин зүүн салах зам нь тойрооч гэлээ аюул багтай тул тэр замыг сонгон яваарэ" гэж захив. Улаан малгайд ээжийнхээ загсныг төдийлөн анзаарсангүй бололтой. "Ойлголоо ээжээ" хэмээгээд эмээрвээ баяртай наргагүй яаран хөдөллөө. Замд явж байтал нээрэл ээжийнх нь хэлснээр түүний урд 2 салаа зам гарч ирэв. Улаан малгайд ээжийнхэн хэлсэн "Зүүн талын замаар яваарай миний охин" гэснийг сонсон ч тэр зүг хартал зүгээр л нарийн шорон зам байлаа. Харин баруун замыг хартал анхлам намирах цэцгэс, алаглан ургах жимснүүд ихэд гоё харагдаж байсан тул "Ийм гоё зам яагаад аюултай" гэж "Тэглээ чинь эмээгийнх рүү явхад илүү ойр зам байна шүү дээ" хэмээн бодоод баруун замыг сонгон явв. Ойд явж байтал гинэт сааралчун түүнтэй тааралдав. Тэр улаан малгайтыг барьж идхийг ихээхэн хүсч байвч тэр хавьд хүмүүс мод цавчиж байхыг сонсоод тэгж зүрхэлсэнгүй. Тэгээд арааны шүлсээ долоогоод охиноос "За, улаан малгайд минь хаашаа явж байна да" гэхэд улаан малгайд жаахан охин өчир ойд чонтой тааралдах, түүнтэй ярилцах нь ямар аюултайг төдийлөн сайн мэдэхгүй байлаа. Улаан малгайд чонтой мэдлээд "Би эмээд хуушур тос аваачиж өгөхөөр явж байна. Эмээ чинь тэгээд хаана амьдардаг юм дээ? Инүүхэн зэрэгэлдэх тосгонд би тэрэмний цаана харагдах цэнхэр байшинд амьдардгийн" гэж улаан малгайд хариуллаа. Чон "Зя, хурдан очиж эмээд хуушур халуунаар нөгдөө охин минь. Харин би энэ замаар найзтайгаа уулзахаар явлаа" хэмээн худал хэлв. Ингээд Чон эмээгийнх нь байшин руу хамаг хурдаараа тавхилаа. Харин улаан малгайд замдаа байн зогсож цэцэг төөж яаралгүй явж байлаа. Улаан малгайтыг тэрм хурч амжаагүй явхад Чон эмээгийн байшинд нь аль хэдийн хурч амжжээ.
Тэгээд хаалгыг нь тог зохиход "Хинбэ?" гэж эмээ асуулаа. Чон нарийнхан хоолоор "Улаан малгайд ач охин чинь байна. Танд хуушуртаас авчирлаа" гэв. Энэ үед эмээ нь ядарсан байсан учраас улаан малгайтыг ирлээ гэж бодоод "Хаалганы өмнөх олсноос сайн тат охин минь. Тэгвэл хаалга нь онгойно" гэж чангаар хэлв. Чон олсноос татаж хаалгыг онгойлгоод эмээг нь ганц ухас хийгээд л идчихэж гин. Тэр 3 өдөр юу ч идээгүй байсан учраас эмээг нь бүхлээр нь залгиж орхижээ. Энэ үед улаан малгайд гадаа дуу аялан ирж буйг Чон хараад альчуураар толгоогоо орон нүдний шилзүүж эмээг нь дуурайгаад орон дээр хөвтөв. Удалгүй охин ирж хаалгыг тог зохив. "Хинбэ?" Эмээгийн хоолой дэндүү бүдүүн чанга сөнг дуурахад улаан малгайд айж имээсэн ч эмээ нь ханаад хүрээд хоолон сууж гисэн гэж бодоод "Улаан малгайд ач охин чинь байна эмээ. Танд хуушуртаас авчирлаа" гэв. "Чи олсыг татхаар хаалга онгойно" гэж Чон хариулахад охин байшинд орж ирэв. Чон түүнд хандан "Ач охин минь хуушураа ширээн дээр тосоо тавир дээр тавиад наашаа суу" гэж хэлэхэд улаан малгайд орны дэргэд суугаад эмээгээ анхааралтай ажин "Эмээ, таны гар ямар том юм бэ?" "Охин минь, чамайг чанга тэрхийн тулд ийм болсон юм аа" гэхэд улаан малгайд "Эмээ, таны хамар яагаад ийм урт байгаа юм бэ?" гэхэд Чон "Охин минь, чиний авчирсан хуушурыг сайн үнэрлэх гэж ийм болсон юм аа." "Тэгвэл эмээ, таны нүд яасан том? Бас ам чинь яагаад ийм том байгаа юм бэ?" "Яагаад гэвэл охин минь, чамайгаа маш сайн харж байгаад идэх гэж ийм том болсон" гэж хэлээд гайхал Чон яах ихийн завгүй улаан малгайдыг хав гэж цайлэгчв. Цадтлаа идсэн Чон хүслэн биелүүлж аваад орон дээр гарan дойгтол хөрхрөн унтаад өгч гин. Яг энэ үед анчин байшингийн өмнөр өнгөрч явснаа. "Эмгэн яасан дуута чанга хөрхөрнө вэ?" гэж гайхан байшинд орж орны урд очвол томоос том гидстэй сааралж унтаж байв. Анчин тэр даруй Чонын гидсийг хаг зохиход улаан малгай тэмээтэйгээ 9 минут гарч ирэв. Энэ явдлаас хойш улаан малгай төхөн ээжийнхэн хэлсэн захиасыг анхааралтай сонсон дагах нь ямар чухал болохыг маш сайн ойлгон авчээ. Зарцаа намжил. Эрт урт цагт зарцаа намжил гэж нэг тэнэг хүү байж гинэ. Зарцаа намжил сум хийдэд сууж 3 жилийн турш ном заалгасан боловч юу ч зурсангүй тэнэг мангу хэвээр байсан тул нэгэн өдөр багш нь зарцаа намжилд "Нутагта буцтаа" гэж хэлжээ. Тэгэхэд зарцаа намжил "Багш минь, хүрээ хийдэд 3 жил сууж ном үзсэн хүн гэхэд майж уншиж суралгүй буцах даанч ичвтер байна. Иймд та надад одоо ганцхан ном л заагаад өг"
Би замдаа уншсаар яваад хайртлаа заавал сурыг гэжээ. Тэгээд багш нь чамд одоо ямар ч ном заахгүй. Замдаа тохиолдсон бүгдийг ажиглан харж тогтоогоод явбал тэр чин чамд сайнаас сайн эрдэн болно биз гэжээ. Тэгээд зарцаа намжилж хөдсөн дээлээ хөөргөн бүсэлж хүмүүг гутлаа таглан өмсөөд амандаа унших ганц ч майнгүй алсын замд гараад явжээ. Яваад л байж. Явсаар байтал замд нэг том хар шувуу өндөр модон дээр суугаад уваг гэж дуурч байжээ. Түүнийг хараад багшийнхан загсан үг санаанд нь ороод мань хүү бараан шувуу ваг бараан шувуу ваг гэж амандаа бовтнон цааш явлаа. Тэгж явтал урдуур нь 2 зэр давхиад өнгөрч гин. Түүнийг харсан зарцаа намжил 2 зэр жорон 2 зэр жорон гэд л уншаад явж гин. Тэгээд цааш явж байтал замд нь 2 хулган нүхнийхээ аманд суучаад шороо малтаж байжээ. Түүнийг харсан зарцаа намжил 2 хулган газар малтаад бовс 2 хулган газар малтаад бовс гэдэл амандаа бовтнон цааш явлаа. Тэгж явтал нэг гахай мах хатсан хятад худалдаа чинь дайралджээ. Зарцаа намжил ихээхэн өлсөж явсан учраас гахай мах үзээд арааны шүлсэн насгарч авахыг хүссэн боловч хятад хэл мэдэхгүй учраас мах ямар үнэтэй болохыг дэмийл тохиогоор асуусанд худалдаачин хятадууд хариудна. 2 гараа урагш сунган урдуур нь нийлүүлэн ямар нэг юмыг тэврэх мэт салаа авчлаад дараа нь алдалж дараа нь эрхий хуруугаа гоцоолгоод эцэст нь чихчий хуруугаа гоцоолгожээ. Энэ нь бүдүү нэрээ хүний тэврт багтмааргүй тарган уртаарай алд ийм сайхан мах байна. Авбал сайн, авахгүй бол муу гэсэн тохио байсан боловч зарцаа намжил учрыг нь ойлгосонгүй. Харин уул дохиог яг л дуурайж дохиж сураад цааш хөдлөлөө. Яваад л байж. Явсаар байтал зарцаа намжил нэгэн баян хааны гэрт хүрчээ. Хаанид очиж нутаг ус зэрэг зоргоо ярилцаж суутал зарцаа намжлыг хүрээнд 3 жил суусан хүн гэдгийг хаан сонсоод лав их номтой мэрэгэн түргэн хүн байх гэж бодоод хатныхаа хулгайд алдсан алтан бүүжийг олуулахар шийдээд мэрэглэж өгөхийг гуйж гин. Зарцаа намжил маш их өлсөж ядарч явсан тул нэг сайн цадаж аваад үхий гэж бодоод мэргэлхийг зөвшөөрчээ. Тэгээд хаанд хэлсэн нь та нэг гэр бариулаад дотор нь янз бүрийн амттан 5 тансыг идээ зоог бэлтэг. Би тэнд 3 хоног сууж мэрэглэнэ. 4 дахь өдрийн өглөө та тэнд орж бөгжөө асуугаарай гэжээ. Хаан ч ёсоор болгож гин. Зарцаа намжилж тусгай бэлдүүлсэн гэрт орж хоолунд идэж ууж гэдэс гарч авав. За одоо яадаг билээ гэж бодож байгаад нөгөө багшийн загсан үг санагдаж улмаар үтсэн юма бодоод бараан шуу ваг гэдэл уншаад хөвдөж байжээ. Тэр оройн хаан 100 гарын төшмөлөө дуудаж ирүүлээд мэрэгэн ламын гэрийн гадаа очиж чагнаад түүний юу хийж байгааг нь мэдээд ир гэж тушаал өгөөд явуулжээ. Төшөмлөн ламын гэрийн гадаа ирж хаяавч даруулсан чулуун дээр нь суун чагнатал
зарцаа мэргэн бараан шүү ваг ваг бараан шүү ваг ваг гэдэл юм яриад байх шиг болж гин. Түүнийг сонссон түшмэл бараан шүү гэж энэ лам намайг л ирж суусныг мэдээд хэллээ дээ гэж бодоод бушуухан буцаж ирээд хаанда ламын хэлсэн үг өөрийнхөө бодсон бодлыг ч хэлжээ. Маргааш нь хаан тэр ламын юу хийж байгааг мэдэж иргээд хатан охин хоёроо явуулж гин. Хатан охин хоёр нь ламын гэрийн гадаа сэмхэн гитэж ирээд чагнахад зарцаа намжил. Хоёр зэр жорон жорон, хоёр зэр жорон жорон гэдэл юм ярьж байсан тул тэр хоёр өөрсдөө хэлв гэж бодоод бушуухан буцаж ирээд юу болсныг хаандаа хэлв. Тэгээд хаан баруун гарын түшмлэн дагуулад өөрөө ламын гэрийн гадаа очиод чагнаад хэсэг суужээ. Лам чимээгүй л байж гин. Тэгээд хаан түшмэл хоёр энэ лам үнэхээр мэргэн лам бол бид хоёрыг гадна эрслийг лав мэдмээр дууг байгааг нь үзвэл мэддэггүй юмтан бололтой. Өчигдрийн тагнахаар явагсад худал хийснээс зайлахгүй гэж газар бичлсэн хоорондоо ярьж байтал. Гэнэт ламын дуу огцом чанга сонсогдож. Хоёр хулган газар малтаад бовс бовс. Хоёр хулган газар малтаад бовс бовс гэдэл ярьж эхэлж гин. Хаанч түшмлээ дагуулад санд минь л буцжээ. Маргааш нь 3 дахь үдшин болж зарцаа намжилж сандарч эхэлж гин. Замдаа ажиглаж тогтоосон хэдэн үгээ уншчихсан. Тэрээр хэлэх хийх юмгүй санагдсан тул хонин тогоо дүүрэн түүхий гурил усанд зууруулж дээрээс нь 3 шанаа давс хийж шорвог түүхий зутан бэлтгээд түүнийгээ ууж гидсээ хөөлгөж үхэхээр шидэж гин. Тэгээд нэг тогоо шорвог зутан угаад хөвтсөн чинь гидсэн тэрээд тогоон чинээ том болчихжээ. Амин тэмцээд гидсээ маажаад л зүдээсэн мө хог минь чи маргааш өглөө наад зүдгрээ хаглуулахаа мэдэж байна уу гэдэл тас хийтэл алгадаж өөрийгөө загнаад аргаан барж байж гин. Яг энэ үед хааны хатны бүгжийг хулгаалсан жирэмсэн зарц хүүхэн гэрийн гадаа нэрж чагнаж байсан тул дээр хүүгийг өөрийгөө хэлж байна гэж бодоод мэргэн ламаас өршөөл гуйхаар орж түүнд хамаг үннээ тоочин өршөөхийг гуйжээ. Зарцаа намжил тэр зарц эмэгтэйгээс хадны алтан бүгжийг аваад хэлж гин. Би өөрөө ядуу доод болохоро ядуусыг өрөвддөг юм. Чамайг хулгаалсан гэж хинд ч хэлэхгүй. Хойшид харин хулгай битгий хийгээрэй гэв. Маргааш өглөөн нь хаан бүгжээ асуухаар ламын гэрт орж ирэхэд зарцаа намжил бүгжийг өгчээ. Хаан ихэд баярлан мэргэн юм гэж итгээд зэрэгэлдээ хушууныхаа 20 жил ном бясалгаж даяан хийсэн лам нартай ном хаялцахыг гуйжээ. Зарцаа намжилч аргагүй л зөвшөөрч гин. Ном хаялцахаар хаанаа дагуулад нөгөө хушуунд очиход тэр хушууны хааных алдар тэртэмтэй номтой лам нар ирнэ гэд тусгай гэр бариулан бэлтчихсэн байв. Мань тэнийг тэр гэрт ороод идэж уугаад л сууж байж гин. Тэгтэл тэр хошууны хамгийн их номтой 3 лам эхлэн ном хаялцахаар гэрт ороод иржээ. Зарцаа намжил хэлэх зүг олцсонгүй дэмийл нөгөөх хятадаас сурсан дохиогоо хийж үзүүлж гин. Тэгсэн чинь тэр 3 лам нэг ч үг хэлэлгүй гараад явчихжээ. Хаан нь за та 3 цаатгыгаа дарвуу хэр номтой лам байна гэсэнд тэр 3 хэлсэн нь хаантай минь тэр чинь бид мэтийн лам нартай ном хаялцахаар хүн биш юм байна. Биднийг оронгууд л дэлхий ямар хэмжээтэй вэ гэж гараараа дугуулад алтхан биеэрээ
дүүр ном сурснуудаа та нар гэж алдлаад л мэдвэл сайн гэж эрхийгээ, мэдэхгүй бол муу гэж чигчийгээ гоцойлголоо гэжээ. Тэгээд царцаан амжилттай ном хаялцахыг хинч зүрхэлсэнгүй. Түүний бүрэн ялалт болж хаантайгаа буцжээ. Тэгээд удалгүй царцаан амжил өөрийн нутагтаа буцах болж хаанч бэлэгсэлд элбэг дэлбэг өгчээ. Өөрийн нутгийн зах хүртэл үдэж ачаа бараатай нь хамт явхаар хаан шийджээ. Тэгээд тэнэг хүн бэлэг барьцан давсан ачаа бараагаа хөтлөөд хаан ард нь үлдэс хийж шээж суужээ. Намар цаг юмсан ч хааны дэргэд нэг царцаа ирээд буухад хаан барьж авах гэж чадсангүй. Харин буухт нь дайраад дутуу барьж аваад алдчихжээ. Дахин газар буухт нь дайраад дутуу барьж аваад алдчихжээ. Дахин буухт нь дайрч барьж аваад татгсан тэр чигээрээ мориндоо мортож давхин ирээд ламаас асууж гин. За ламтан минь, миний гарт юу байгааг та мэрэглэж айлд гэжээ. Царцаан амжил яах чаргагүй болоод бүх үннээ хэлэхээр шийдэж. Царцаан амжил нэг дэх удаага баригдсангүй. Хоёр дахь удаага бараг баригдах шахсан. Харин гурав дахь удаагаач одоо аргагүй баригдлаа да. Үхээ биз гэхэд хаан ламын нэрийг мэддэггүй байсны дээр намжил гэдэг үгийг урьд сонсоогүй тул нэрэн л тиймдээ ламтан минь. Би яг л 3 дахь удаага арай гэж барьсан юм. Одоо үхсэн нь ч үнэн байна гэд алгаад дэлгэн харуулхад өнөөх царцаанч аль хэдийн үхсэн байв. Тэгээд царцаан амжил орон нутагтаа очиж үнэн цагаанаараа амьдарч амар сайхандаа жаргажээ.